За орой минь эрхэм үзэгч сонсогчдоо. Монголын үндэсний олон нийтийн телевиз, олон нийтийн радиогийн шууд эфирт мөнхтөр миний ажиллаж байна. За тэгэхээр орон даяар радио телевизээр нэгэн зэрэг цацагдж байгаа нэвтрүүлгийн зочин бол Монгол Улсын ерөнхийлөг цагаан хэлбэгдэрж. 6 сарын 18-нд тангараа өргөж бүрийн хэрэг хэрэгжүүлснээс хойш анх удаага олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэлгэрэнгүй ярилцах гэж байна. Ингээд та бүхнийг анхаарал ханд болохыг хүсье. За манай эсрэг хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За та бүхэнд баярлалаа. За тэгэхээр 10 хэдхэн хоногийн өмнө тангараг өргөсөн. Тэгэхээр тангараг өрөх ёслоос эхлүүл ямар вэ гэж. Таныг тангарагаа бол одоо ард түмний өмнө Сүхбаатарын талбайд өргөнө гэдэг мэдээлэл цацагдж байсан. Тэгээд хуулийн дагуу ч юм уу одоо их хуралд ордонд өргөсөө, тангарагаа өргөсөн. Тэгэхээр энэ тангараг өрөх бол нэг талаас ёслол хүндэтгэл байгаа, нөгөө талаас хариуцлага байна. Тэгэхээр яг тоодоо тангараг өргөсөн тэр өргөсөн тангарагаа одоо манай үзэг сонсогч товч тайлбарлаж хэлж болох уу? Тий, үнэхээр энэ ард түмэндээ шудраг сонголт хийж энэ одоо ард түмнийхээ олонхийн сонголтоор сонгогдож гарч ирнэ гэдэг бол маш их хүндэтгэл, нөгөө талаас асар их хариуцлага. Яг тэр үед одоо их хурал дээр тангараа өргөд байж явах бол маш одоо тийм хүндэтгэлтэй сайхан үйл явдал байсан. Мэдээж бас Чингис хааны хөшөөний өмнө илүү одоо өргөн дэлгэр хүмүүсийн өмнө тангараа өргөё гэсэн ийм бас яриа явж исэн л да. Тэгээд өмнөх ерөнхийлөгчдийн тангараа өргөдөг байсан тэр ёсол журмын дагуу ордон дотроо тангараа өргөсөн. Бас гадаа одоо тодорхой ёслолын шинжтэй үйл ажиллагаанууд болсон. Маш их олон хүмүүс ирсэн. Хамгийн гол сэтгэл хөдлөсөн юм бол тэр их олон хүн одоо тийм их баяр хөөртэй цугласан байсан бол маш их сайхан санагдчихсэн. Ер нь бол сэтгэл их хөдөлж исэн одоо нэг өмөлзөн гэж ярьдаг. Тэр ард түмний хараад хүмүүсээ хараад тэр 20 жил зүтгэж ажиллаж явсан тэр олон нөхдөд бодохоор нөгөө талаасаа өндөр настай ээж минь одоо хурж ирээ суудсан байгаа. Энэ бүхэн бол яг хүний хувьд бол сэтгэл тасар их одоо ингэж хурж исэн. Тэгээд энэ ерөнхийлөгчийн тангарагын үг утга учир бол би их тийм гүн гүнзгий утга учиртай. Монгол улсын бүрэн эрхт байдал гэдэг эхэлдэг шүү дээ. Тэгээд одоо Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал гэдэг эхэлдэг. Ер нь энд нэг 6 санаа баг шиг тусгаар тогтнол бүрэн эрхт байдал. Тэгээд дээрэс нь ард түмнийхээ эрх чөлөө. Тэгээд үндэснийхээ эв нэгдэл. Тэгээд үндсэн хуулийг одоо сахин биелүүлж ерөнхийлөгчийн үүргийг шударгаар одоо хэрэгжүүлэхэд анхааралж байна гэсэн ийм утгаар хэлж байгаа. Тэгэхээр энэ дотор бол ерөөсөө Монгол улсын ерөнхийлөгчийн тэр үйл ажиллагаа бол үнэхээр бүрэн багтсан байдаг. Яг энэ 6 энэ одоо хэлсэн энэ санааг бол үргэлж санаж явах хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Аливаа шийдвэр гаргах ажил дээр. За баярлалаа. Тэгэхээр яг эндээс үүдээд би зүгээр нэг асуултыг асууя гэж бодож байгаа. 20 жил гэж та ярьлаа. Үнэхээр 20 жил. Та бол нэг улс төрийн томоохон намын том лидер байсан. Тэр өнцгөөс асуудалд ханддаг байсан. Шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэгтэл саяны сонгуулиор бол таныг дэмжсэн хэсгийг л ойлгомжтой. Энэ үнэхээр ардчлал хэрэгчлөөний төлөө гэсэн одоо хүмүүс байна. Гэтэл дэмжээгөө бас нэлээд том хэсэг бий. Олон зуун мянган хүн бий. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо яг одоо юу гэдэг өөрийнхөө үзэл бодолд тийм ээ. Өөрийнхөө хийж байгаа зүйлд хамааруулж Монгол улсыг ардчилсан Монгол Ордын сул тамжиг хуваахгүйгээр нийгэмгээр харах одоо тийм боломж бололцоо өнөдр хэр зэрэг бүрдэж ирэх таа байдаг. Ерөөсөө ажлын нөхцөл байдал ч тийм болгодог юм байна. Өөрөө ч одоо хууль бүх талаараа тийм болдог юм байна. Одоо би хувьдаа ингээд их хурлын гишүүд одоо ингээд албаны хүмүүс бусад улсуудтай ингээд таарлаж яхад ерөөсөө эн чинь ямар намын гишүүн билээ, өмнө ямар хүн байлаа гэж бодогддог юм зүйл бол байхгүй л болдог юм байна. Тэгээд нөгөө нэг ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэж үндсэн хуулийн дээр 2 үг байна. Монгол улсын төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна гэж. Тэгэхээр тэр төрийн тэргүүн гэдэг үгний цаана бас нэг чухал ойлголт байх шиг байгаа. Ерөнхийлөгч хүн гэдэг бол өнөөдөр улсын их хурал, засгийн газар, шүүх, одоо эрх мэдэл энэ бүхний өмнө холбогч болдог. Магадгүй тэдний одоо хоорондоо ойлголцуулах ажиллагаар бол ойлголцуулдаг. Ерөнхийлөгч гэдэг бол хамгийн том дарга нь биш юм байна. Тэргүүлж тухайн асуудал дээр одоо санаачлаг гаргаж ингэж явах утгаараа төрийн тэргүүн гэсэн тийм ойлголт байдаг юм байна. Нэгвэр хэлбэл төрд хамгийн одоо том утгаараа үйлчлэн туслагч, засгийн газрын ажил төрлөө хийж одоо сайн хийхэд нь, их хурлын ажил төрлөө сайн хийхэд нь, шүүхийн байгууллагын ажил төрлөө сайн хийхэд нь ч гэдэг юм уу тийм ээ. Тусалдаг нөгөө талаас ард түмний нэрийн өмнөөс шударгаас хариуцлага тэр бүхнийг асуудаг гэдэг энэ утга байх шиг байна. Тэгэхээр та бол яг энийг одоо мэдэрч чинь тийм ээ 10 хэд хоног. Тэгэхээр энэ хугацаанд яг ерөнхийлөгчөөр ажиллахад одоо юу гэдэг өдөр тутмын үйл ажиллагааны зураглал одоо хийх гэж байгаа зүйлийн төлөвлөгөө гэдэг ингээд ярих юм бол ер нь ямар шиг сэтгэл төрж байна тань өмнө төсөөлж исэн одоо хийж байгаа хоёр дээр нь ямар ялгаа гарч байна? Мэдээж ялгаа байгаа. Өмнө нь бас
одоо төрийн албан тодорхой төвшөнд ажиллаж байсан учраас ямар ажил хийдгүү, ямар нөхцөл байдал байдгүү, хуулиар хүлээсэн үүрэг гээд бүх зүйлүүд нь бол ойлгомжтой байсан. Яг ажлаа бариад авахар хийх ажил бол үнэхээр их байна. Зөвхөн одоо цэргийн салбар зэвсэгт хүчинтэй холбоотой гэхтэл тэр одоо уулзах уулзалтууд оролцох арга хэмжээнүүдийг харахад л одоо ерөөсөө хөрөлцөхгүй байх жишээтэй. Гэтэл нөгөө талд нь үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд одоо тэр ажлыг хийх улс орны аюулгүй байдлын эрх ашигтай холбоотой асуудлууд байна. Их хурл засгийн газартай холбоотой асуудлууд байна. Саяын хэдэн хоногт тамгын газар зөвлөхүүд, ажил үүргээ тодорхойлох гэсэн ийм чиглэлүүд байлаа. Тэгээд нөгөө талд нь одоо бас засгийн газраар хэлцэж байгаа асуудлууд байна. Гадна дотны зочин төлөөлөгчийг хүлээж авч гэдэг юм уу. Ингээд харахаар үнэхээр энэ ажлыг бол сайн зохицуулаад тэгээд одоо нэг үгээр хэлбэл зөв чигт нь чиглүүлээд хуулийн хүрээнд ажиллахад бол энэ үнэхээр одоо үүргээ хуулийн хүрээнд сайн биелүүлж тэр ард түмэндээ үйлчлэн тусалдаг тэр үүргээ биелүүлэх юм боломжтой. Энэ бол одоо бүрэн боломжтой юм аа л гэж ойлгож байна. Тэгэхээр тодорхой асуудал орё л доо. Одоо бид нар ч юм бол монголчууд асар өргөн удам нутагтай, баялаг ихтэй гэж бахархдаг. Үнэхээр баялагтай. Гэтэл сүүлийн хэдэн жил бол энийг яриад байгаа тийм. Олз ашиглая, гэрээ хий, хамтрий гэдэг ингээд. Харамсалтай нь одоо энэ асуудал бол нэг л явдаггүй байгаад байдаг. Гэтэл хүмүүсийн ядуу амьдрал бол энийг өдөртөн одоо хүмүүс маш их ихтгэл найдварын дээр харж штий. Хизээ нэгэрээ бодлоо, хизээ бид нар аятайхан болох гэж. Тэгэхээр таны байр суурь. Одоо ер нь тэгээд сүүлийн 10 жил, сүүлийн 20 жилийн зах зээлийн нийгэм эрхчлөө энэ юм руу ороод нэг тодорхой боломж, тодорхой одоо өмч хөрөнгө тийм боломжууд байсан байх. Одоо бол энэ бүхэн бол үнэхээр нэг ашиглагдаад одоо үнэхээр нэг шин тийм одоо фронт, шин тийм юм бол үнэхээр үгээлэгдэж байна. Зөвхөн оюу толгойн гэрээг авч үзэхдээ намайг ерөнхий сайд 2004 оны 8 сард одоо ажиллаа авч яхад л тэр үед оюу толгойн гэрээг батлах тухай асуудал одоо ширээн дээр орж ирж яригдчихсэн шүү дээ. Тэрнээс хойш 5 жил боллоо. Гэхдээ одоо бодъё л да манад одоо хамгийн өргөн удаан хэлэлцэгдсэн хууль бол үндсэн хууль. Тэгтэл үндсэн хуулиас бараг даруй 4 дахин урт хугацаа авж штэ. Энэ нэг гэрээний асуудал тийм байгаа ч. Тэгэхээр энэ хэлэлцэх ярилцах асуудал бол чухал байсан. 2004 оны үед одоо батлана гэдэг магадгүй олон юм түүхий байсан байж магадгүй. Ард иргэдийнхаа санал бодол одоо бусад хүмүүсийн саналуудыг сонсох шаардлагатай байсан. Одоо бол болсон. Одоо ерөөсөө ажиллаа эхлэв. Одоо энэ ажлыг эхлүүлэхгүй бол болохгүй. Би одоо үнэхээр их хурл дээр засгийн газрын зүгээс энэ чиглэлд шийдэл гараад энэ ажил эхлэсэ гэж бодож байгаа. Түүнийг одоо ерөнхийлөгчийн байр суурьтай байна. Энэ дээр хэлцээ, тэн дээр хэлцээ гэж авч татаад байх шаардлага байхгүй. Ерөн ч үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэд хэдэн удаа ярьцсан ийм асуудал. Ийм учраас тэр одоо ард түмний төлөөлөлсөн их хурлын хүрээнд тэр үүрэг хариуцлага хүлээж байгаа засгийн газрын хүрээнд асуудал маань шийдэгдээд ингээд явхад болох байх. Ер нь одоо гэрээ байгуулахад бол маш цөөхөн санаа зовоож байгаа маш тодорхой 2 3 асуудал үлдсэн байгаа явдал бол энэ гэрээг байгуулах гэж итгэсэн одоо нэг тал ажлын хэсэг засгийн газар нөгөө талаас ажилласан хөрөнгө оруулагчид бол маш их олон ажлыг хийжээ. Мөн ард түмэн иргэний хөдөлгөөн тэр мэрэгжилтнүүд санаа зовсон хүмүүс бол маш их ажлыг хийж чадсан байна. Одоо бол ажиллаа эхлээд цаашаа явах хэрэгтэй. Энэ ажил цаашаа явах юм бол дахиад нэг шинэ зах зээл, дахиад нэг шинэ боломж, шинэ бизнес тийм ээ. Тэрнийг дагаад ямар олон жижиг бизнес, ямар олон хүмүүс ажилтаа болох уу? Ямар одоо орлого орж ирэх үү? Зарим нь ярьдаг шүү дээ өдөрт 1 сая доллар алдаж байна гэд. Тэгээ энэ утгаасаа үнэхээр энэ их хурл маань одоо энэ завсралхаас өмнө энэ асуудлаа шийдээсэ гэсэн ийм одоо эрмэлзэлтэй байгаа. Тэгээд энэнийг шийдвэрлэхийн тулд ерөнхийлөгчийн зүгээс хамаарах тийм одоо боломжийн дэмжлэг юу байна? Тэр чиглэлд бол анхаарч ажиллаж байгаа л да.